Хэдэн зуун мянган хүнтэй байсан хот одоо ямар ч хөнгөө болж тэнд байгаа ресторан, дэлгүүрүүд бүгд хаягдан үлдэж, хотын гудамжинд хог хаягдал хөглөрөн элхүүл болсон байлаа. Энэ гудамжинд байх хүнсний дэлгүүрт нэгэн гэр бүлийн гишүүд өөрсдийнхөө хэрэгцээ зүйлсийг базааж байна. Энэхэд дэлгүүрийн лангуунаас эд зүйлсээ авахдаа маш их болгоомжтой хандах бөгөөд бүр амьсгаагаа хүртэл төгжиж байгаа харагдана. Манай хэд хоорондоо харьцахдаа ямар нэгэн авиа гарахгүй зөвхөн дохионы хэлээр харилцдаг. Гол дүрийн аавыг нь Ли, ээжийг нь Эвелин гэдэг бөгөөд манай хоёр хүү, нэг охинтой ер нь өнөр өтгөн гэр бүл ба охин нь төрөлхийн сонсголгүй болохоор угаасаа гэр бүлийн гишүүд бүгд дохионы хэл мэддэг байсан нь одоо маш их нэмэр тус болж байгаа. Эдний 4 настай бага хүү хүүхдэл болсон юм хойно тоглоомын тасагт үлдсэн тоглоом пуужин арай гэж автал нөгөөтг нь дотроо батарейтайгаа байсан болохоор хамаагүй товчон дээр нь дарвал чимээ гаргаад энэ хэдийн амнаас дээсэн дөрөөн дээр байсан ч Ли хүүгээсээ тоглоомыг нь эвтэйхэн аваад батарейг нь салгаж тавиад миний хүү энэ тоглоомоор тоглож болохгүй аюултай гэж сануулад дэлгүүрээс гарцгаах үед дүүн хүссэн тоглоомоо авч чадахгүйдээ унжгар байгааг анзаарсан Риг нь дүүгээ өргөдөөд тоглоомыг аваад өгчнөө. Гэтэл дүүн ихчийнхээ нүдийг хариулж байгаад ширээн дээр байсан батарейг кармалж байгаа л харагдана. Манай хэд гуталтай явбал чимээх гарддаг болохоор хотоос нилээн зайдуу байх гэрлүүгээ хөл нүцгэн алхаж байна. Том хүн өвдсөн болохоор Ли хүүгээ тэрсэн хамгийн урд нь алхаж байх бөгөөд хамгийн ард явж исэн баг хүн тоглоом пуужинда батарейг нь хийгээд ажиллуулж орхилоо. Тоглоом пуужингаас чимээ гарах үеэр тэрхэд бүгд сочирдон хүүрүүгөө харахч Риг нь сонсголгүй болохоор юу болоод байгааг эхэндээ ойлгосонгүй. Үнтэй зэрэгцэн ой дундуур асар хурдан амтан гүн ирж байгаа нь харагдах бөгөөд Ли хүүрүүгээ гүн барьж авахын завдалгүй нөгөө амтын чинь хүүг нь шүүрэл явчлаа. Хүүгээ алдсандаа цочирдсан Эвелин Ли хоёр чимээгүй болохоос өөр юу ч хийж чадсангүй. 2 сарын өмнө Мексикийн газар нутагт сансраас асар олон солирын илтерхий унсан бөгөөд энэ амтад солирын илтерхиинээс гарч ирэн тэр дороо л дэлхийг бүрхээд авжээ. Энэ амтад хэдий хараагүйч маш сайн сонсголтой. Альва чимээ агаар тархах үед дууны долгионыг хүлээн аваад тэр дороо явж очиод хайр найргүй устгадаг байгалийн өгөгдөлтөй амтад байгаа байхгүй юу? Тэгснээ биеийнхээ гадуур маш зузаан арьстай болохоор хэр баргийн суманд яахчгүй. Асар том дөрвөн мөчнийхөө тусламжтай цагт хэдэн зуун километр хүртэл хурдлах чадвартай асар хүчтэй амтан болохоор хүмүүс эднэрт дээлдэн дээлийнх нь алуусан байдаг. Амьд гарах цорын ганц арга бол ердөөсөө л чимээ гарахгүй байх. Баг хүүгээ алдснаас 1 жил өнгөрчээ. Хэдий баг хүүгээ алдсан ч үлдсэн 2 хүүхдийнхээ төлөө амьдралд бууж өгөх эрхгүй болохоор амьдрахын төлөө чадах бүх нээл хийж байлаа. Хүүгээ алдсан ууг ашуугаа нэмэглэхийн тулд тэр хоёр дахин хүүхдтэй болохоор шийдсэн ба Эвелин одоо 9 сартай жирэмсэн бараг л өнөө маргаашгүй төрөхөд бэлэн болж. Манай хоёр хүүхдээ аюулгүй төрүүлэхийн тулд хүчил төрөгчийн маск бэлдсэн байх ба хүүхд нь уйлсан ч чимээ гарахгүй дуу нэвтрүүлдэггүй модон харьцаг хүртэл бэлджээ. Манай хэд гэрийнхээ ойролцоо эрдэн шиш бас хүнсний ногоо тариалан амь зөөж байгаа ба хүүгээ алдснаас хойш Ли бүх зүйлд болгоомжтой хандгуулжээ. Гэрийнхээ эргэн тойронд хяналтын камерууд байршуулж хүүхдүүдийнхээ үйл хөдлөлийг тогтмол хяндаг болсон байв. Байшингийнхаа шалан дээр ил сасгаж шалны хягтнах чимээг багасгаж Ли энэ амтны талаар эн тэндээс мэдээлэл цуглуулan баг багаар судалж эхэлж байх бөгөөд эдний ойр орчимд 3 ширхэг ийм амтан эргэлдээд байгаа юм байна. Ли өдөр болгон радиогоор тусламжийн дохио илгээгч ямар ч хариу байхгүй хэдэн сар боллоо. Энэ амьтдаас сэргийлэх хамгийн чухал зүйл бол чимээ гарахгүй байх штэ. Гэтэл Риг нь сонсголын бэрхшээлтэй учраас эргэн тойрондоо чимээ гаргасан ч сонсохгүй болохоор энэ хэд дундаас хамгийн аюулд орох эрсдэлтэй байсан болохоор аав нь овоо хэдэн сар суусаар сонсголын аппарат гар аргаар бүтээж дуусжээ. Ямар нэгэн чимээ гарвал чихэнд нь жижиргээ өгөх байдлаар мэдэгддэг бөгөөд маш аяархан чимээ байсан ч жижиргээ өгөх болохоор одооноос айлтгүй боллоо. Риг нь дүүгээ алдсандаа өөрийгөө буруутхан үе цөрхрөө болох ба тэр өдөр тоглоомын авч өгөөгүй бол дүүн одоо хүртэл хамт байх байсан гэдэгт харамсан аавынхаа ажилд яаж иж тусалж өөрийнхөө гмийг цайруулах ёстой гэж бодон аавдаа туслах гэж оролдох ч сонсголын бэрхшээлтэй охин нь нэг л алдаа гаргавал гэр бүл нь тэр чигтээ аюулд орох тул аав нь зөвшөөрөхгүй. Тэр бүхэл өөрийнхөө ажлын өрөөнд хүртэл охиноо оруулахгүй. Нэг өглөө Ли хүүгээ дагуулад загсанд явах гэхэд Риг нь дагаж явна гэж салахгүй. Аав нь юу гэж зөвшөөрөхөв хүүгээ дагуулад явхад аав нь өөрийг нь буруутгаад байна гэж буруу ойлгосон Риг нь өөрийнхөө юмнуудыг баглаад хааныг тийшээ ганцаараа яваад өгдөг. Нилээ алхаж байгаад жилийн өмнө дүүгээ алдсан газраа очин нилээ уйлж сэтгэлээ онгойлгож байна. Энэ үед Эвелин охиноо явсныг ч анзаарах сөхөөгүй гэрийнхээ ажлуудыг умалзуулж байгаад шуудатай төмс өргөж явахдаа шатан дээр байсан адаасыг сөрдүүлгснөө анзаарсангүй. Өрөөндөө ороод талигач үгийнхээ зургийг харангаа чимээг уйлж итэл удалгүй ус нь гараад эхэлтийн. Зорилуу орж байшингийн гэрлийг улаан болговол тусламж хэрэгтэй гэсэн дохио юм гинэ. Гэрлийнхээ өнгийг өөрчилж нөхрөө дуудах санаатай чимээг үхэн алхасаар зойрны өрөөний шатаар бууж байхдаа нөгөө хатаасан дээрээ гай болоод гიშгчтэй юм да. Угаасаа хэлхийн аргагүй өвдөж байсан ч чимээ гаргасангүй.
Даанч гартаа барьж явсан хүүгийнхээ жаацтай зургийг аргагүй өрхөнд алдаа тагалцдаг. Арай гэж хадааснаас хөлөө аван доошоо бууж гаднах гэрлийг улаан болгож хувиргалаа. Тэгээд дээшээ гарах гэтэл эдний байшинд нөгөө үзээрийн эмтэн айл хэдийн ороод ирсэн байдیں۔ Бодвол нөгөө жаацны шил хагарах чимээг сонсоод хүрээд ирсэн юм шиг байна. Эвтэйхэн буцаж алхаад тэнд байх шүүгээний араар орж нуугдахва. Энэ үед гэрлүүгээ буцаж байсан Ли улаан гэрлүүдийг хараад ямар нэг зүйл бичсэнийг мэдээд гэрлүүгээ яаран гүйдэг. Энэ үед Эвелийн сэрүүлэгтэй цагийг тохируулаад зойрны булан тавиад шүүгээний ард өвдөлтөө шүд зун тэсч байлаа. Гэтэл удалгүй нөгөөх үзээр эмчин бууж ирснээр тэр хаваар чимээ гарахыг хүлээн эргэлдээд байдаг шүү. Хүүхдэн түрхгээд өвдөлт өгч байсан ч чимээ гарахгүй тулд Эвелийн тэссээр сэрүүлэгтэй цаг асар чангаар дуурж эхлэхэд үзээр эмтэн цаг байгаа болон руу очих үеэр Эвелийн боломжийг ашиглан Сэмэркийн зорноос гарах гэж оролдогч шатны дээр бас нэг үзээр эмтэн явж явахыг хараад тэндээ хан налан зогсохоос өөр ямар ч арга байсангүй. Энэ үед Ли хүүдээ гарч идэнгээ өгөөд гэрээс нь овоо зайтай сөрлүүлсэн салютнуудыг асаах даалгавар өгөөж явуулахва. Агуулхаасаа шоткон аваад гүйлээ. Хөрхийн Эвелийн арай гэж хоёр давхар руугаа Сэмэркийн явж ороод ванныхаа өрөөнд орсон биеийн янгинтэл өвдөж байсан ч гүрийсээр. Тэгтэл тэсэн гэхэд хэмжээ хязгаар биш дээ. Яалтчгүй тэсгийн аргагүй өвдөн баг зэрэг чимээ гаргахад нөгөө үзээр амтэн чинь яг дээшээ гардгийн даваан дээр гадаа нь маш чангаар салют бодож эхлэх үед заван амтд салют бодож байгаа зүг рүү хумгүй гараал тавхилаа. Эвелин ч тэсгээ байн хамаг чангаараа бархиж байгаа харагдана. Лиг үсээр байшин руугаа орж ирэн эхнэрийнхээ цус олсон мөрийг даган вайн руу ортол вайнанд нь нүл цус болсон байхыг хараад эхнэрээ алдчихлаа гэж айн яг хямарж эхэлж итэл Эвелин шүршүр дотроос дөнгөж төрсөн няраагаа тэрж гарч ирснээр лигийн дотор онгоох шиг л болдог. Энэ үед салют буутгаа болж дахин чанга чимээ гаргавал нөгөө үзээрийн юмнууд чинь хитгэн ормын дотор л хүрээд ирэхээр байлаа. Ли ямар ч тэнхээгүй болсон ихнэр дөнгөж төрсөн хүү хоёроо өргөөд хажуугийн байшингийн зойр руу орох гэж байтал няраа маань уйлгнаа авчнаа. Үзээр юмнууд тэр дороо гүйлдэ ирэх үеэр манай хүн зойроо матрасаар далдлаад хүүдээ амьсгалын аппарат зүгээд нөгөө дуу гаргадгүй харьцангандаа оруулж тавьдаг. Ригэн уурн гарсан бололтой гэрлүүгээ буцаад алхаж байхдаа Эрдэнэ шишин талбай дунд гэрэл ассан байхыг хараад нилээн гайхаа сууж итэл ард нь үзээр амтан гарч ирээд яг охиныг алах гээд ойрттол Ригний сонсголын аппарат асар муухай чахаж дуурахва. Мань үзээр амтан энэ чимээг сонсоод шүдний имлэгт ирсэн 5 настай өгчиг зан гаргаж тэндээс үтэр түргэн зүхтлаа. Үзээр амтан холцсны дараа чихний аппаратнаас нь гараад байсан чимээч гарахаа болж байгаа л харагдана. Гарч идэнгийн зүг яваа очтол аавынх нь гарч идэн байсныг анзаараад авах гэжэтэл дүүн гараас нь бариад авдیں۔ Заавал ингэж цочоох хэрэг байдаг юм бах та. Игчиг арсан дүүнч бүр бөөн баяр тэврээл авч гин. Удалгүй нөгөө амтд чинь байшингаас гараад явсны дараа Ли зойрноос гарч хоёр хүүхдээ авахаар гараал явлаа. Нөгөө үзээрийн амтд эдний байшингийн хамаг имийг эвдэд сүйтгэснээс болоод усны олгоор нь ус алдаад байгааг манай хүн анзаарсангүй. Би энэ асар тэнхэлгүй болсон Эвелин зөрмөлчгээд нэг сэртэл зойронд битүү усаар дүрцэн. Дээрээс нь ус төмпөнгээр зүтгэж байгаа юм шиг л гойжин удахгүй бараг живхээр байх бөгөөд хамгийн амар нь хүүхдээс хайрцагных нь таг нэгдсэн байт юм да. Ядж хахад зойрных нь бууланд нэг үзээрийн юм ороод ирсэн. Нэг юм хивээд зулгаагаа цоож байгааг нь хараад дөнгөж төрсөн хүүхдийг нь идж явах үедээ гэд бүр сэтгэл нь тэр дороо хямарсан ч дөхөж очиж хартал ашгүй хүүн хайрцагнда 9 минут байж гин. Хүүгээ эвтэйхэн тэрж яваад баг багаар хойшлоо алхах үед усны хөдлөх чимээг сонссон үзээрийн амтан манай хоёрын зүг дөхөөд ирлээ. Хүүн жоохон л уйлгнвал хоёулаа амиа алдахаар байсан ч манай хоёр эвтэйхэн хойшлосоор урсаж буй усны ард орсноор ямар тааж баригдсангүй. Энэ үед манай охин хүү хоёр Эрдэнэ шишин амбарныхаа дээвэр дээр аавыгаа ирэхийг хүлээгээд сууж байх бөгөөд Риг нь аавыгаа хүлээхгүйгээр шууд байшин руугаа явна гэж зөрүүдлээд байхаар нь дүүн болиулах санаатай урагшаа гიშгтэл хаалган цөмрөөд Эрдэнэ шишин амбар руугаа унчна. Ядж хахад Эрдэнэ шиш чинь олон ширхтээ болохоор сордог эсчгэл хөдлөх тусам хүүг улмал доош нь татаад живүүлчих гээд их л хэцүү нөхцөл байдал үсээ явчихноо. Эрдэнэ шиш шажигнах чимээг сонссон үзээрийн амтан Эвелинийг орхин манай хоёрын зүг тэр дорол пижигнээ гараагүй чинь. Эвели аюулгүй болсон ч хүүхдүүд нь зөрөөд аюулд орчин. Эрдэнэ шишийн талбай давдуур асар хурдан давхиж буй үзээрийн амтныг харсан аав нь хэрэг бичсэнийг мэдээд араас нь гүүгч яаж угаасаа гүйцгэлээд. Энэ үед Эрдэнэ шишин амбарны нэг хаалган салж унаад манай хүүг улам доошоо татаад эхлэх үед дүүгээ аврахын тулд Ригэнч бас доошоо бууж төмөр хаалган дээр дүүгээ гаргасан ч өөрөө яг живэнгээ алднаа. Дүүн овоо татаж гаргаад манай хоёр ам аврагдах нуу гэтэл өнөөх үзээрийн эмч нь ороод ирнэ. Манай хоёр төмөр хаалгаар хамгаалалт хийсэн ч нөгөөдгөнд нь нөлөөлж байгаа ч юм алга. Хумсаараа хаалганы сэтлэл хайчин. Энэ үед Ригний зүс аппаратнаас дахин муухай чимээ гарахад үзээрийн амтан бүр аргаа орж ямар сандаа төмөр амбарыг нь сэт татаад гараад гүчгэвдэ. Манай хоёр ч тэр нөхөр нь харайж буугаад аавынхаа өдөөс гүхэд хоёр хүүхдээ амьд байгааг харсан Ли үгээр хэлхийн аргагүй байрлаж байна.
Харин Эвелийн камерын өрөөнөөс энэ бүхнийг харан нулимс туславлан зогсож идэл Ли ойрхон үзээрийн амтан байгаа чимээг сонсоод хүүхдүүдээ машинд суулгаад өөрөө алхаа аваад үзэлцүүлж үзэлцэхэд бэлэн байгаа бололтой. Даанч нөгөө үзээрийн эмчин манай хүнийг дээрээс нь харцсан зогсож идэм да. Ганцхан алгадаад л Лиг цустаа нь холоо ичнэ. Үүнийг харсан хүн тэссэнгүү ааваа гэж орилоход үзээрийн амтан тэдний машин руу гүн очиж машины төмрийг хумсаараа сэтлэн хизээ мүдгүй манай хоёрыг барьлаа. Энэ үед маш өндөр давтамжтай чимээ чихний аппаратанд нь сонсогдоод дарамттай байсан болохоор Риг нь аппарата унтраачдیں۔ Уул нь асаалттай байсан бол нөгөө амтэн чинь тэр чимээнээс айгаад үргээл явчих байсан штэ. Хэдий хүнд шархацсан ч хоёр хүүхэд нь үхэл амьдралын зааг дээр байгааг харсан Лид хүүхдүүдээ аврах ганцхан зам байв. Маш чангаар орилох үед үзээрийн амтан энэ хоёрыг орхин аавынхан зүг гүн очих үед манай хүү машинаа хөдөлгөн зүхтаж чадлаа. Эвелин ч тэр дөрөө байшингийнхаа гадна гараад хоёр хүүхдээ тэврээ авах бөгөөд үзээрийн амтан нөхрийг нь алахыг камераар харсан болохоор цөрхрөө уйлмар байсан ч одоо л биш. Тэднийг чиглэн нөгөө үзээрийн амтан чинь гүн ирж байхыг хараад Эвелин хоёр хүүхдээ аваад камерын өрөө рүү орж нуугддаг. Няраа үгтэй хүүдээ тэврүүлээд өөрөө шотгооноо зэнэглэн буутахад бэлэн зогсож итэл удахгүй өнөөх үзээрийн амтан чинь ороод ирнэ. Угаасаа буудаад ч хатуу арсыг нь цоолж чадахгүй гэдгээ мэдж байгаа болохоор бүр улам их айж байсан ч Риг энэ үед сонсголын аппаратнаас нь гарч исэн чимээ эднийг үргэж ирснийг гинэд санан сонсголын аппаратаас ахад Ригний чихний хэнгэрэг задрах гэж байгаа юм шиг өвдөж байсан ч тэссээр харин нөгөө үзээрийн амтан бүр шил архи ууцсан уншгал галзуурч хөл дээрээ ч тогтож чадахгүй байж сууж чаддгүй. Ригийн энэ боломжийг ашиглаад аппаратныхаа чимээг микрофонд ойртуулахад спикерээр бүр чанга чимээ гарахад үзээрийн амтан тэсгэл алдаж өөрийн мэдээлгүй л толгойн арьсан заацсараа онгоох үед Эвелин шотгонаараа ганц л буудлаа. Мань үзээрийн амтны цус шалаар нэг урсаж энэ амтныг алж болдгийн байна гэдгийг манайхэд ойлгоно. Шотканы чимээгээр 3-4 үзээрийн амтан тэдний гэрийг чиглэн ирж буй дүрс камераар харагдах ба энэ нөхдүүдийг эвтэйхэн алх харгаа олсон ээж охин хоёр удахгүй байшин руу норж ирэх үзээрийн амттыг бүгдийг алчил да гэсэн итгэл дүрэн харцаар бие рүүгээ харж байгаагаар кино маань төгснө.